Хит халууны үеийн зөвлөмж. Хит халуунаас өөрийгөө хамгаалахын тулд сэрүүн чиглэг байхыг чухалчил. Сэрүүцүүлэгчтэй газар байж хөнгөн сул хувцас өмсөж, их хэмжээний шингэн ууж, ачаалал ихтэй дасгал хөдөлгөөнийг хязгаарлаарай. Мөн хит халуунд эмзэг бүлгийн хүмүүстэй анхаарал тавьж, халуунаас үүдэлтэй өвчний шинж тэмдгийг анхаарч үзээрэй. Ингээд хит хитэн нэмэлт зөвлөгөөг хүргэе. Аль болох сэрүүн газар байх. Өглөөнөөс нар жаргах хүртэл хөшгөө хаагаарай. Харин нар жаргаж сэрүүн ормогц цонхоо нээж агаар оруулаарай. Дотор дулааныг багасгах. Зуух болон бусад дулаан ялгаруулдаг цахилгаан хэрэгслийг ашиглахыг хязгаарлах. Учир нь тэндээс байнга дулаан ялгарч байдаг. Агааржуулагч, сэнс хэрэглэх, гэр номын сан худалдааны төв гэх мэт агааржуулагчтай газруудад аль болох цагийг өнгөрөөх хэрэгтэй. Сэнс нь агаарыг эргэлтэнд оруулснаар хүргэх боловч өндөр температурт үр дүнтэй биш гэдгийг санаарай. Шингэн зүйл уух. Ус уух нь хамгийн тохиромжтой. Харин согтууруулах ундаа, кофеин, чихэрлэг ундаа хэрэглэхээс зайлсхий. Эдгээр нь таны шингэнийг алдагдуулдаг. Гаднах үйл ажиллагаанд оролцохоос зайлсхийх. Ялангуяа гадаа ажилтдаг хүмүүс нарны малгай өмсөж, ус сайн ууж, ажлын дундуур заавал завсарлаж, сүйдэрт суух, эсвэл агааржуулагчтай орчинд хэсэг амрах хэрэгтэй. Хэрв та гадаа үйл ажиллагаанд заашгүй оролцох шаардлагатай бол сэрүүн цагт өглөө эрт эсвэл орой хийгээрэй. Цайвар өнгөтэй сул хувцас, өргөн хүрээтэй малгай, нарнаас хамгаалах тос хэрэглэх нь чухал. Халууны өвчний шинж тэмдгийг ажиглал. Толгой эргэх, хөлрөх, бие сулрах, толгой өвдөх, дотор муухаарах, бөөлжих, ухаан алдах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн яаралтай тусламж дуудаарай. Халуунд эмзэг бүлгийн хүмүүсээ анхаарах. Өндөр настан, бага насны хүүхэд, архаг хууч өвчтөй хүмүүс халуунаас шалтгаалсан өвчнөд илүү өртөмтгий байдаг тул тэдэнд анхаарал хандуулах нь зүйтэй.